Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай мөрөлцгооноо. Өнөөдөр та бүхэндээ Хонконгод гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлтгэлээ. Та хоолны дэглэм барьж байгаа хэрнээ амттай хоол идмээр байгаа юу? Тэгвэл би та бүхэнд Vivid Kitchen-ийн соуснуудыг санал болгож байна. Vivid Kitchen-ийн соуснууд нь хоолны амтыг нэмэхээс гадна илчлэг маш багтаа учраас дэглэм барьж байгаа эрүүл хооллохыг хүсэж байгаа хүмүүст зориулсан бага илчлэгтэй элсэн чихэр маш багтай соуснууд. Уг соуснуудыг дахиа үхрийн мах, салаад, сэндвич, бургер гэд бүхий л хоолнуудтай зохицуулан та бүхэн өөрсдийн амтлагаар хэрэглэж болно. Жишээ авах юм бол vegan mayonnaise, солонгос халуун, дахианы соус, терияки соус, гичний соус, чихэрлэг чили соус, гэр байтугай кетчуп хүртэл байгаа. За Vivid Kitchen брэндийнхаа соуснуудыг та бүхэн дээр харагдаж байгаа хаягнуудаас худалдан авах боломжтой бөгөөд би доор description хэсэгт Facebook page болоод Instagram хаягийг нь оруулсан байгаа. Тэрхүү хаягууд руу мөн чат бичээд үнгүү хөргүүлээд авах боломжтой байгаа юм байна. 23 настай Chow Wine эрүүл чирэг гэрэлтсэн эерэг энергиэрээ олон хүний анхаарлыг татдаг. Instagram-да Aqua Chow нэрээр идэвхтэй байж 50 гаруй мянган дагагчтай байсан бөгөөд Хонконгдоо нэлээд алдартай инфлюенсер йогийн багш байсан. Тэрээр өдөр тутмын амьдрал, йог, дасгал хөдөлгөөний бичлэгүүдээр тогтмол хуваалцаж олон шүтэн бишрэгчтэйгээ харилцдаг байсан. Ялангуяа залуу эрч хүчтэй дүр төрхөөрөө олонний анхаарал, хайр хүндэтгэлийг нэлээн хүлээсэн инфлюенсер бүсгүй. Тэр өгөн сорилтд дуртай, дайчин зантай нэг юм байсан. Хонконгод йогийн багшаар хэдийний амжилтанд хүрсэн ч үүндээ сэтгэл хангалгүй өөрийн боломж бололцоогоо улам тэлхийн тулд шин шийдвэр гаргасдаг. Энэхүү шийдвэр нь Америкийн нэгдсэн улс руу 3 сарын хугацаанд сурахаар явах шийдвэр байсан. Энэ сонголт тийм ч амар хялбар байгаагүй. Учир нь Америк явахын тулд тэрээр Хонконг дахь карьер, нэр хүндээ төр зуур таслалдуул болцсохгүй байсан учраас гисэн хэдий ч тэрээр үүнийг өөрийгөө хөгжүүлэх сайхан боломж гэж итгэж үнэхээр зориг гарган Америк руу суралцгаар шийдээд бэлтгэлээ базааж эхэлдэг. Ингээд Chow Wine 2022 оны 6 дугаар сарын 30-ны шөнийн 2 цагийн нислэгээр Америкийн нэгдсэн улс руу явхаар тийзээ захиалдаг. Америкийн нэгдсэн улс руу явхаас 1 хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 29-ны өдрийн 16 цагт түүний эцэг эх охиныхоо ачаа тийшээ цэгцэлж өгөхөд нь туслахаар охиныхоо гэрт ирцгээдэг. Гэтэл бараг бүх зүйлээ аль хэдийний бэлдээд цэгцэлчихсэн нэгт нямбай зангаараа бүх зүйлээ нэг бүрчлэн сайн бэлдсэнийг нь эцэг эх нь хараад сэтгэл нь амран 30 орчим минут охинтойгоо ярилцаж агаад гэрлүүгээ буцацгаадаг. Тэгээд тэр орой нисэх цаг нь дөхөж байсан 22 цагийн үед эцэг эх нь охин руугаа дахин байдлыг тодруулахыг хичээдэг. Гэвч хачиргалтай нь хид хідэн удаа залгасан боловч утас нь ерөөсөө дуудахгүй байсан. Мэдээж хэрэг гадаад руу явахын өмнө завгүй байсан байж магадгүй. Эсвэл найзуудтайгаа гадагшаа явахаас өмнө цагаа өнгөрөөж байгаа учраас утсаа аваагүй байж магадгүй гэж эцэг эх нь бодож байсан ч гэсэн нэлээд төгсцгээж байсан. Ингээд явахаас нь өмнө дахин нэг залгаж үзье гэж боддог. Гэвч 30-ны үрээр нислэгээс нь өмнөхөн дахин залгахад утас нь мөн л хариу өгөхгүй хэвээрээсэн. Энэ үнэхээр ямар нэгэн зүйл буруу болсон юм шиг эцэг эхт нь бол мэдрэмжийг төрүүлдэг. Охин нь явахаасаа өмнө эцэг эхтэйгээ ганц ч удаа холбоо барихгүй байна гэдэг бол байж боломгүй зүйл байсан. Ингээд эцэг эхийн төгшүүр айдас болон хуурс улмаар охиныхоо гэрлүү шууд очихоор шийдцгээдэг. Ингээд гэрт нь яран очтол хэрэв охин нь үнэхээр ниссэн бол заавал авч явах ёстой байсан аяллаа цүнхэн гэртээ хэвээрээ байж байдаг. Ингээд төгссөн аав ээж нь шууд л агаарын тээврийн компани руу уцтаж охин нь онгоцонд суусан эсхийг шалгаж үзтэл охин нь онгоцонд суугаагүй гэдгийг олж мэддэг. Тэр мөчид эцэг эх нь тэр даруй цагдаагийн газарт охиноо сургаггүй алга болсон тухай мэдээлэл өгдөг. Цагдаа нар ч асуудлыг ноцтойгоор хүлээн авч хуурхай мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлцгээдэг. Ингээд хамгийн түрүүнд тэд Chow Wine-гийн амьдарч байсан орон сууцны хяналтын камерын бичлэгийг шалгацгаадаг. Тэгээд тэндээс маш чухал нэгэн дүрсийг илрүүлсэн. Энэ нь 6 дугаар сарын 29-ны өдрийн 16 цаг 34 минутанд нэг залуу Chow Wine ирлүү орж байгаа дүрс бичлэг бичигдсэн байдаг. Мөн 6 минутын дараа буюу 16 цаг 40 минутанд тэр хоёр хамтдаа цахилгаан шатаар доошоо бууж байгаа дүр зураг мөн бичигдэж үлдсэн байсан. Гаднаас нь харахад тэд нэлээд дотн харагдаж байсан. Тэр залуу хар маск зүүсэн байсан тул нүүрнийх нь ихэнх хэсэг бол далдлагдсан байсан. Ингээд хэн болохыг нь тогтооход бол цагдаа нарт нэлээд хүнд байсан учраас Chow Wine-гийн гэр бүлийнхэн нь түүнийг таних магадгүй гэж бодоод цагдаа нар уг бичлэгийг эцэг эхт нь үзүүлдэг. Тэгтэл ээж нь бичлэгийг харамгацаа шууд л
Энэ манай охины хуучин найз залуу Лочун байна гэж таньдаг. Ингээд с жигтний хэн болох нь тогтоогдож цагдаа нар шууд түүн рүү залган хуучин найз охиных нь хаана байгааг асуудаг. Гэвч уцаа авсан түүний хариулт бол маш хүйтэн хүндий, онгоцон цуугаагүй юм уу? Тэгвэл хувийн онгоцоор ниссэн юм байлгүй. Одоо миний найз охин биш байхад надад ямар хамаатай юм бэ? Яагаад би хуучин найз охиноо хаана байгааг мэдэх ёстой юм бэ гэж цагдаа нараас маш хүйтэн хүндий асууж исэн. Цагдаа нар тэдний хамгийн сүүлийн зорчсон замыг олохын тулд түүний машины улсын дугаарыг ашиглан хөдөлгөөнийг нь мөрдөж эхэлдэг. Мөрдлөгийн үр дүнд тэр хоёр хамтдаа Ritz Carlton зочид буудлын руу явсныг нь тогтоодог. Тэд 106 дугаар өрөөнд бүртгүүлж орсон бөгөөд дараа өдөр нь буюу 30-ны үүрээр Лочун ганцаараа өрөөнөөс гарч байгаа нь харагддаг. Гэвч Човагийн дүр зураг бол ерөөсөө харагдаагүй. Үүнийг цагдаа нар маш с сэжигтэй гэж үзэн түүнийг илүү наривчлан шалгах гэж байтал удалгүй санаанд оромгүй явдал болдог. 6 дугаар сарын 30-ны орой Лочун өмгөөлөгч дагуулan цагдаагийн хилцс дээр өөрөө ирдэг. Тэрээр ямар ч тайлбар хийлгүйгээр хэрэгээ хүлээж буйгаа илэрхийлэн Ritz Carlton зочид буудлын өрөөний түлхүүрийг цагдаа нарт өгдөг. Цагдаа нар түүнээс яг ямар хэрэг хүлээж байгааг нь асуусан боловч тэрээр таг дуугүй байхыг илүүд үздэг. Эцэст нь түүнийг байцааж цаг алдахаас илүүтэйгээр хэргийн газарт очих нь илүү хурдан гэж үзээд цагдаа нар шууд уг зочид буудлын руу хөдөлцгөөсөн. Ингээд 6 дугаар сарын 30-ны оройны 22 цагт цагдаа нар түүний өгсөн түлхүүрээр тухайн өрөөний хаалгыг нээсэн бөгөөд тэр мөчид нүдний өмнө ил гарсан аимшигтай дүр зургийг хараад бүгд хөшцгөөдөг. Өрөөний дотор талд ширүүн тэмцэлсэн бололтой эд зүйлс нь ундуй сундуй хөвтөж ор хан шал гэлтгүй бүх зүйл цусаар будагдсан байсан. Эцэст нь цагдаа нар угаалгын өрөөний хаалгыг онгойлгох үед ван нь улаан цусаар дүүрсэн. Тэгээд тэр дотроос маш аимшигтайгаар хөнөөгдсөн Човагийн цогцос олддог. Тэрээр хувцас гуталтайгаа байсан бөгөөд гар хөл биеийн урд болон ард гээд нийт 30 гаруй удаа хутгалагдсан шархтай. Ялангуяа зүүн цээжний орчимд төвлөрсөн 8 удаагийн хутганы шарх болоод хүзүүндэх зүсэгдсэн шарх нь үхлийн аюултай байсныг нь шууд л харуулж байсан. Энэ хэргийн цаад нарийн учрыг илүү гүнзгий харахаас өмнө бид энэ залуу буюу хэрэгтэн Лочуны талаар илүү ихийг мэдэх шаардлагатай. Лочун багаасаа Хонконгийн уушуугийн улсын шгшээ багийн тамирчин байсан. Олон тэмцээнд алтан медаль хүртэж Хонконгийн тулааны урлагийн салбарт нэлээд танигдсан нэгэн байсан. Гэвч нэг л өдөр тэрээр тамирчны замаа бүр мөсөн орхид ажилгүй нэгэн болсон. Тэр ажилд орох гэж оролдооч үгүй бөгөөд үргэлж брендийн тансаг хувцаар гойж явдаг байсан. Ажил хийдэггүй хэрнээсээ яаж ийм их мөнгөтэй байсан бэ гэвэл үргэлж олон эмэгтэйчүүдтэй уулзаж тэднээс мөнгө зээлдэг бөгөөд тэр мөнгөө цэнгэний газарт үрж дуусгадаг байсан. Хэрэв уулзаж буй эмэгтэй нь мөнгө өгөхгүй бол өмнө нь нууцаар авсан бэлгийн харилцааны бичлэг зургийг нь тараана гэж сүрдүүлж мөнгө авдаг байсан байгаа. Тэгээ түүний хувьд болохоор хохирогч Човантай уулзсан нь 1 жилийн өмнө буюу 2021 оны 4 сард нэг үдшилгэн дээр танилцсан байсан. Лочун түүний хөөхөн төрхөнд анхны харцаар дурлаж Човач түүнийг тариа олон уран ярианд нь маш хурдан татагдсан байгаа. Хоёр залуу дасгал хөдөлгөөний талаар ярилцаж явсаар улам дотносож удалгүй үерхэн хосууд болцгоодог. Эхэндээ тэд бол бусад хосуудын адил маш сайхан харилцаатай байсан. Гэвч Лочуны найз охиноосоо мөнгө зээлэх гэж оролдох тэр үеэс бүх асуудлууд үүсэж эхэлдэг. Тэр анхандаа найз охиныхоо гэрт хамт амьдарч амжиргааны бүх зардлаа түүгээр гаргуулдаг байсан. Тухайн үед Човайн ажилгүйнээс мөнгө гууж амьдардаг найз залуугаа өрөвддөг байсан. Тиймээс ажилд орох хүртэл нь л туслая гэж бодон түүнийг өөрийнхөө мөнгөөр халамжилдаг байсан. Гэвч 1 сар 2 сар бүр хагас жил өнгөрсөн ч гэсэндээ найз залуу нь ажил хайх талаар огт бодож байгаа харагдахгүй байсан. Үүнд нь сэтгэл дундуур байсан Човай эцэст нь 2021 оны 11 сард түүнээс салах шийдвэрээ гарган түүнд хэлдэг. Ингээд тэдний харилцаа дууссан гэж бодсон ч Лочуны бодол өөр байсан. Тэр ер нь хэн болоод надаас сална гэж байгаа юм бэ гэж бодож эхэлсэн. Тэрээр сасныхаа дараач Човыг дагаж хоргоох болсон. Эцэст нь Чованыг өөрийн болгохын тулд нууцаар авсан байсан дотн харилцааны видео бичлэг зургуудыг нь цахим сүлжээнд тараана гэж сүрдүүлж эхэлсэн. Човагийн хувьд бол инфлюенсер байсан болохоор тэр зургууд хормын дотор тархах нь тодорхой байсан. Өөрийнхөө инфлюенсерийн амьдрал энэ зургнуудаас олж бүр мөсөн дуусахгүй гэж бодсон учраас тэрээр маш их хайж исэн. Гэсэн ч хизээ хүртэл хуучин найз залуугийнхаа аманд багтаж чирэгдэж явах үлээ гэж бодоод айдсан
хойлоо даван туулж цагдаад мэдгдсэн байгаа. Үүний улмаас Ловчун цагдаагийн газарт дуудагдан ирж цагдаа нарын хяналтд ор бүх зураг бичлэгийг устгаад түүнээс уучлалт гуйсан. Ингээд уучлалт гуйсны дараа бол Човэ өмнөх сэтгэлээ бодоод зүгээр л уурандаа буруу шийдвэр гаргаж дээ гэж бодон түүний уучлал гуйхыг нь чин сэтгэлээсээ хүлээн авч мөн цагдаад өгсөн өргөдлөөч буцаан татаж авдаг. За ингээд найз охин нь хэдийгээр түүнийг уучлсан ч гэсэндээ Ловчун бол өөрчлөгдөөгүй, харин ч өөрийг нь цагдаад өгсөн Човэгаас өшөө авна гэж бодож эхэлсэн байгаа. Тэгж байтал тэрээр Човэг Америкийн нэгдсэн улс руу сурахаар явах гэж байгаа гэдгийг нь сонссон. Тэр энэ мэдээг дуулмах цаа тансаг зэрэглэлийн зочид буудалд өрөө захиалдаг. Мөн 27 см-ийн урттай галт тогооны хутга бэлддэг. Үүнийхээ дараа тэрээр хуучин найз охин Човэ руугаа уцтаж чамайг Америк руу явах гэж байгааг дууллаа. Явхаас ч өмнө би зээсэн мөнгөө өгье. Чамаас уучлалт гуйх утгаар хоёулаа оройн хоолнд хамтдаа орцгоё гэж түүнийг дууддаг. Ингээд 29-ний өдрийн 16 цаг 40 минутанд Човэ юу ч мэдлгүй түүнийг даган зочид буудлын өрөөнд орсон байгаа. Өрөөний хаалга мөчөд тэрээр өөртөө нуусан байсан хутгаа гаргаж ирэн охин руу дайрч эхэлсэн. Эхлээд Човэ бол маш ширүүн эсэргүүцэж хариу цохилт өгөхийг оролдсон. Гэвч Ловчун ухаан мэдрэлгүй харагдсан газар бүрийг нь хутгалж байсан. Аимшигтай өвдөлтийн улмаас эцэст нь тэрээр газарт унахад Ловчун түүний дээрээс даран гарч зүрх олон хүзүүрүүн чиглүүлэн дахин 8 удаа хутгалсан байгаа. Ингээд Човэ харамсалтайгаар амнасаа алдсан. Үүний дараа Ловчун түүнийг угаалгын өрөөрөө зөөж цогцос болон хутгийг ваананд хийж усыг нь урсгасан. Тэгээд түүнийг вайн дотор орхиод ганцаараа жижиг дуудлын өрөөнөөс гарч явсан байгаа. Дуудлын өрөөнөөс гарахдаа мөн хохирогчийн гар утсыг тэр аваад гарсан. Харамсалтай нь тэр утас бол одоо хүртэл олдоогүй, магадгүй тэр дотор маш чухал нотлох баримтууд байсан баха гэж юу нь цагдаа нар таамаглаж байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол Ловчун одоо хүртэл дуугүй байх эрхээ эдэлж байгаа бөгөөд яг ямар шалтгаанаар хөнөөсөн гэдгээ бол ерөөсөө хэлэхгүй байгаа. Ямартай ч зочид буудлаас гарсан тэрээр хэрэг нь илэрхгүй гэж бодсон бололтой байсан. Хохирогчийг Америкийн нэгдсэн улс руу сурахаар явсан гэж хүмүүс бодох байхаа гэж бодсон бололтой байсан. Гэвч түүний хэрэг бол маш хурдан илэрсэн нь ойлгомжтой. Хяналтын камерт тэр хоёр хамт байгаа дүрс бичигдсэн байснаас гадна өрөөнөөс Ловчуны цустай хувцас хурууныхээ гээд бүх зүйл бол баримт нотлоготойгоо байж исэн. Тэгэхээр тэр хитийгээр өөрөө цагдаагийн газарт ирж хэрэгээ хүлээгээгүй байсан ч гэсэн түүний хэрэг бол маш хурдан илэрх нь ойлгомжтой байсан. Нөгөө төгөөр цахим орчинд хохирогчийг мөнгөний төлөө уулздаг байсан уу гэх мэт цуу яриад харахаж эхэлсэн. Үүний хариуд бол цагдаа нар тийм ямар ч с ิจ гтэй зүйл байхгүй гэдгийг бол эрс ницааж исэн. Хохирогчийн эцэгийг ч гэсэн мөн охин маань хизээч тийм мөнгөний төлөө янз бүрийн зүйл хийдэг хүүхэд бишээ гэж эсэргүүцэжсэн. Түүний ар гэрийнхэн зарим хэвлэлд мэдээлэл болон захим орчинд дах үндэслэлгүй дайрал трүүсэн таамаглал нь хохирогчийг дахин хохироож буй хэрэг хэмээн маш их харамсаж байгаагаа илэрхийлж исэн. Мөн талигаачийн нэр хүндийг хамгаалж хязгаараас давсан цуу яриагаа зогсоохыг ард иргэдээс бол чин сэтгэлээсээ гуйсан байгаа. За с ิจ гтний гэмт хэрэг үйлдсэн нь бол тодорхой боловч Хонконгийн шүүх цагдаагийн журмаар хүн амны хэргийг шийдвэрлэхэд бол нэлээд хэдэн жилийн хугацаа шаардагддаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр бол хараахан одоогийн байдлаар бол гараагүй байгаа. Хонконгийн хуулиар санаатаагаар хүний амь хөнөөсөн тохиолдолд бүх насаар нь хорих ял бол ихэвчлэн оноодог. Тэгэхээр магадгүй энэ хэрэгтний хувьд бол бүх насаараа хорих ялыг авах байхаа гэж бол би бодож байна. За тэгээд өнөөдрийн ярьсан хэрэг маань мөрөөдлөөр дүүрэн байсан 23 настай залуу охины амь насыг авч одсон маш аимшигтай ийм хэрэг байлаа. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж байна. За тэгээд та бүхний хувьд энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэгдэл бие биендээ сэрэмжлүүлэхийг хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт чийд хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.